тэрийг хүн маягаар. Тэгээ тэрийг үржүүлээ. 2000-ын эхний нийлүүлэлтийн 40 тонн нэлээд ангас очив. Сая ковидын үед бол аймаг баха. Регистр тавьсан байгаа. Усныхаа температурыг жоохон нэмж өгөх. Зорилттой. Би регистрээ дамжаад энэ нөгөө 10 гаруй өөрөөр гаруй ерөнхий хүмүүсээс сургасан. Тэгээд ашигт үйлчлэгийн үед нэгийг зогсоогоод нууцны янз цэвэрлээ дараагийнхаа хийжсэн шүү. өвчин үүсэх нянг устгах гэсэн үг шүү дээ. Энд бол бичиж битэн чинь бүх бохирдол Амын эрүүл мэндэд болсон биш стандартын багтаж гарсан байгаа. Юуны хөлсний болдог гэж ярих. Хөрс хэрэг. Хөрс. За. Хөлсний болдог биш. Өнөөдөр барилга хотын сайдууд бид нар Хинтээ аймагт ажиллаж байна. За манай салбарын чиглэлээр хийж байгаа хөрөнгө оруулалтууд ажлыг явж тэр дундаа Хинтээ аймагт одоо эх 7 хоногс ашиглалтанд орох цэвэрлэх байгууламжийн шинээр ашиглалтанд орж байгаа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг газар дээр танилцж байна. Монгол улсад 1960-аас 70 онд аймаг суурин газруудад цэвэрлэх байгууламжууд баригдсан байдаг. Олон жил одоо хүчин чадал нь муудаж, ашиглалт нь муудаж шийдэж чадаагүйсэн цэвэрлэх байгууламжийн шинжлэх ажлуудыг бүгдээр хятад улсын хөнгөлөлтөө зээл Улаанбаатар хотод, за дараханд бол Азийн хөгжлийн банк Эрдэнэ хотуудад хийгдсэн. За одоо энэ аймаг орон нутгуудад 9 аймагт цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг бол Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар бид нар бол хэрэгжүүлж явж байна. За түүнээс одоо 6 ашиглалтанд орсон. Тухайлбал Хинтээ аймгийн цэвэрлэх байгууламж маань хоногт 3000 м3 бусыг хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглалтанд орж байна. За өнөөдрийн байдлаар Хинтээ нэг хоногт 1200 м3 бусыг хүлээж авдаг. За монголчууд нөө сайлаа бэлтгэр саваа бэлтгэж үг байдаг. Хот байгуулалт, дид үтц, орон сууцчлалд олон бүтээн байгуулалт хийгдэхийн тулд цаад алтан цэвэр усны нөөц, за цэвэрлэх байгууламж, дулаан цахилгааны их үүсвэргээд том одоо дид үтцийн шийдлүүдийг хүлээж идэг. За энэ цэвэр тухайлбал Хинтээ аймагт 20 гаруй мянган хүнтэй аймгийн төвд одоо 3000 м3-тэй цэвэрлэх байгууламж ашиглалд ороход дахиад одоо 35,000 40,000 хүртэл хүн төвлөрсөн хот суурин болох боломжийг бол бид хүн бол олгож өгч байгаа. За энэ төсөл маань Өвранга, Аранга, Өмнө Говь 6 аймагуудад ашиглалтанд орсон. Одоо тун удахгүй дахиж Сүхбаатар, Дорногов, Дунд Говь гэсэн аймагуудад баригдаж байгаа. Одоо энэ оны сүүл за эх оны ихээр ашиглалтанд орно. Мөн хүн суурин ихтэй бас 4,000-аас 5,000-аас дээш хүн амтай сумууд бас Монгол улсад нэг 10-аад байдаг. Тухайлбал Хужирт болон Өвран аймаг, Хужирт, Дундгов аймаг, Эрдэнэлээ сумуудад бас энэ цэвэрлэх байгууламжийг барих ажлуудыг Азийн хөгжлийн банкны төсөл хөрөнгө оруулалт бид хүн бол хэрэгжүүлж байна. Ингэснээр хот суурин газар улам тэлэх. За дараагийн нь одоо хотын төвлөрлүүд, дид үтцүүд хөгжих суурийг бид нар тавьж өгч байгаа гэж ойлгож байна. За сая минь хэлсэн цэвэрлэх байгууламж болон бусад дид үтцийн их үүсвэрүүд ашиглалтанд орсноороо орон сууцууд, үйлчилгээний газрууд тийм ээ. За бас Хинтээ аймгийн зүүн 3 аймагт нь хот орнод Сүхбаатар аймаг руу явах гол огтлцолцыг тийм учраас таталцлыг их татдаг. Тэр утгаараа аймгийн төвүүдэд хийгдэх ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгө нэлээд бүтээтэй ажлууд хийгдэж байгаа. За бас нэг Хинтээ аймаг төрүүлж явж байгаа бас олон сумдуудаа сумын төвийнхаа инженерийн дэд үтцийг шийдэх ажлууд их явагдаж байна. Нэлээд олон аймагуудад сумын төвийн инженерийн хангамжийг шийдэх ажлуудыг л хийгдэж явж байна. Мэдээж ажил хийгдээд бас янз бүрийн асуудлууд гарч ирдэг. Тухайлбал одоогонд сая бидний уулзлан дээр өглөө улс Батнуур сум дээр хөрсний устай холбоотой нэмэлт зардлын асуудал гарч ирж байгаа жишээтэй. За одоо бид нар Галшир сумын төвийн шинжилгээ инженерийн дэд үтцийг хийж байна. Тэгээ энэ маань хийгдээд ирснээр дараа одоо ашиглалт нь яг нөгөө сумын төдөөс сургууль цэцэрлэг төрийн эдэн байгууллагаас гадна
үйлчлэгээ явуулж байгаа хувийн хвшилтэй одоо гуанз гэдэг юм уу, дэлгүүр гэдэг юм уу, бүр цаашлаад ард иргэдийг холбож өгч хэрэглээ байж нөгөөд нь ажиллана. Тэр утгаараа иргэдтэйгээ яаж хамт ажиллах уу, хэрэглээг яаж бий болгох уу зэрэг асуудлууд бас тулгамдж гарч ирж байна. Одоо бид нар бас аймгийн төвд гэр хороолдоо тийм ээ бас инженерийн шугамшуулжээ татж байгаа төсөл дээр газар дээр нь танилцсан. Одоо ингээд дид үтцийг шугамшуулжээ хайлын гэр хороолдонд авчирсны дараа айл иргэд рүү хэрхэн холбож өгөх үү тийм ээ. За энэ дараагийн одоо тулгамдж байгаа асуудлууд юу вэ? Хөрөнгө оруулалтын болон иргэдтэй ажиллах ямар хүндрэлтэй асуудал байна зэрэг асуудлуудыг бид нар бол газар дээр нь танилцсан. За ер нь орон нутгуудад 8 сарын 31-ний байдлаар энэ 2021 онд бол 9401 хүн ипотекийн зээл хамрагдсан байна. Түүнээс 2250 орчим орон нутгад олгогдсон байна. Бид нар Монгол банкнд одоо орон нутгад 3-1-тэй олгуулах бодлогыг болж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр аймгийн төвд орон суусан бас ашиглалтанд орж байна. Аймгийн төвд ашиглалтанд орж байгаа хүмүүс ипотекийн зээл хамгаалдаг хүсэл тавьж байна. Үүнээс гадна амны орон сууц хаусууд одоо дид үтцтэй амны орон сууцуудыг төлөвлөлтийн дагуу барих төлөвлөлтийн ажлууд бас аймагтад гарч иж байна. Тухайлбал одоо Хинтээ аймагт одоо бас 50 хаус дид үтцэн тавьсан төлөвлөлтийг гаргаж танилцуулж байна. Тэгэхээр бидний хувьд бол ипотекийн зээл нь бас амны орон сууц ипотекийн зээл орох асуудлыг боломжтой Монгол банктай яриад шийдэж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотод бол нөгөө дид үтцэнд хэцүү байдаг учраас гэр хорооллыг амны орон сууцыг одоо дид үтцтэй холбоод их хүндрэлтэй байдаг. Аймгийн төвүүдийн давуу тал орон зай байгаадаараа тулгуурлаад техникийн бодлого явуулаад дид үтц тавьж өгөөд амны орон сууц барих ажлууд аймгийн төвд их явуулж байгаа. Энэ асуудлыг бас амны орон сууцны ипотекийн зээл олох асуудлуудыг бас одоо Монгол банкн дээр явуулж байгаа энэ дүрм журмаа бид нар шинжилж харж эрчимжүүлэх шаардлага гарч ирж байна гэж харж байна. Азербайджан банкны хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламжуудыг хэрэгжүүлж байгаа. 3 төслийн хүрээнд нийт 60 сая долларын хөрөнгө оруулалтаар энэ орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжуудыг ашиглалтанд оруулахаар энэ бид Балиг хот байгуулалтын яам болон Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Энэ төслүүд маань зөвхөн техник технологийн шинжилгээ хийхээс гадна гол нь бол гендер байгаль орчинтой холбоотой цагц асуудлуудыг шийдэх, нийт аж ахуйн байгууллагуудын чадварыг бэхжүүлэх, мөн институцийн болон санхүү зохион байгуулалтын одоо дэвшилттэй одоо арга барилуудыг Монгол Улсын аймгийн төвүүдийг нийт аж ахуйн үйлчлэгийг ингээд иргэдэд хүргэж байгаа байгууллагуудад түгээх нь бол ийм зорилготой шууд ашиг тогтолцоод ирсэн байна. Эдгээр одоо 9 аймагт хэрэгжүүлж байгаа цэвэрлэх байгууламжуудын барилгыг бүгдийг нь бол Монгол компаниуд, Монголын барилгын гүйцэтгэгч нар хэрэгжүүлж байгаа гэдгээр бол онцлог. За төсөл маань ер нь бол барилгын 2 удиралт хэрэгжих ёстой байдаг. За тэгээд тэрнийхээ дараа үргэлжлүүлээд 1 жил турш тохируулгын ажил гэж явагдах юм байна. За энэ компанийн хувьд бол 2 жилийн хугацаанд арай хүрэхгүйгээр одоо 1 сарын өмнө барилгын ажлыг дуусгаж ингээд амжилттай чанартай хийж өгöd ашиглалтанд оруулсан байна. Хоногт 1000 гаруй 1000-аас 1200 хэд хичээлийн үедээ 1200 юм шиг байна. Ийм ачаалттай үед одоо энийг бол хангалттай аваад цэвэрлэх боломж нь өөрөө 1500-ийн 2 блоктой нийтдээ 3000 м3 цэвэрлэх хүчин чадалтай байгууламж байна. Тэгэхээр энэ одоо ерөнхий төлөвлөгөө 30 он хүрээд энэс цаашаа одоо хүн амын өсөл үйлдвэр аж ахуйн байгууллагуудын усны хэрэглээ өссөн ч гэсэн хангалттай одоо 20 хэдэн жилдээ авахар ийм их том хүчин чадалтай цэвэрлэх боломж өгсөн. 12 хүнтэй энэ 12 хүн маань энэ 9 цэвэрлэх байгууламжаас гадна ядуурлыг буурлах Япон сангийн тусламжаар хэрэгжиж байгаа хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн ингээд хүмүүстэй нэлээд 12 хүн ажиллаж байгаа. Өөр чинь яаж үлдээгүй юм юу байгаа?
баригдах ийм нөхцөл болцоог одоо тэгээд мөн бол харагдахгүй хэлнэ хотод орох инженерийн сургалтын гэдэг зүйл бол нөгөө барилгын цаашаа хөгжихгүй явахгүй баригдахгүй гэдэг гол одоо үндэс болдог. Магадгүй одоо бид нар ингээд одоо байгаа хоёр дахин нөхцөлөө хамгийн сүүлийн хэмжээнд хэрэгжсэн бидний бас зориод байгаа шинэ цодын гэр хорооллыг инженерийн сургалтын болгох замбар улс цэвэрлэлтэй болох галаатай болох ажил энэ бол одоо бас нэг үндэс суурь нь болж байна. Хэрвээ ийм байхгүй нөхцөл бид нар гэр хорооллын инженерийн шугамшуулжаанд холбоно гэж магадгүй шугам хийсэн ч гэсэн ашиглах боломжгүй байлаа. Тэгэхээр бол одоо зөвхөн ард иргэдийг аюулгүй орчинд амьдрах, тогттой орчинд амьдрах орчин нөхцөл одоо бүрдэж байна. Энэ бол одоо дэд хатар тоо инженерийн шугам. Магадгүй ирэх одоо энэ намар магадгүй ирэх хавраас дулааны станцын асуудал ингээд зэрэг явж байгаа. Ингээд дулааны станцын асуудал гэж шийдэх юм бол Чингис хотын одоо барилга байгууламжууд нэмэгдэхэд дулаан одоо бол нэг газар барилга барилаа гэхэд тэрийг дулаанаар хангахч одоо үүсвэр дээр тогоо хүчин чадал хэмжээж тухайн барилгын компани дээр өдөө нэмж бодлоод ирээд байдаг. Тэгэхээр энэ дулаан нь энэ төвд бохирч дээр ингээд шийдэгдэх асуудал Чингис хот шүү ингээд хэлэх болцоо үүсэж байгаа маа. Энэ бол магадгүй гадаад дээр хороол барихаас илүүтэйгээр ач холбогдол